Улс сувгийн удирдах газрын автобааз Идүгэ Улаанбаатар хотын 6 дүүргийн гэр хорооллыг зөөврийн усаар хангаж гэрээт айл өрх аж ахуйн нэгжүүдэд ус түгэх ажлыг 50 гаруй усны автомашинаар өдөрт дунджаар 450-аас 530 рейс хийж бохир усыг татан зайлуулахад 5-7 автомашин гарч дунджаар 25-аас 36 рейс алба хилцээний захиалгын дагуу 35-аас 48 машин механизмыг хуваарлан засвар үйлчилгээг түргэн шуурхай хийж тэдгээрийн бэлэн байдал болон шаардлагатай тээврийн хэрэгслүүдээр ханган ажиллаж байна. Түүнчлэн гараж засвар үйлчилгээний цэгтээ улсын хэмжээнд 3 дугаар зэргийн бааз болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Автобаазын хамт олонны хөгжил дэвшлийн төлөөх хөдөлмөр зүтгэл маргаашаа бүтээх өрнөн их хүсэл мөрөөдөл хизээж дундрахгүй ундарсаар бий. За нийт жолоочдын маань ерөнхийдөө бэлэн байдал байнга ажилтдаг шөнийн цагаар ялангуяа шугам доторлогоо за мөн үйлчилгээний машин механизмууд маань байнгын бэлэн байдалд за ингэснээр Улаанбаатар хотын иргэдийг цэвэр ус ундаар нь тасралтгүй хангахын тулд байнгын одоо бэлэн байдалд ажиллаж байгаа гэдгийг бас энэ ташрамд бас нийт хамт олон энэ Улаанбаатарын хот иргэдтэй бас нэг хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. Одоогийн байдлаар бол манай шугам доторлогооны нийт 6-аас 8 жолооч гарч ажиллаж байна. За өдөр шөнө за ялангуяа шөнийн цагт төлхөө ажиллаж байгаа замын хөдөлгөөнөөс одоо шалтгаалаад за ингэснээр одоо яг өнөөдрийн байдлаар бол 20 км-ийг одоо шугамыг доторч цэвэр усны шугамыг доторчод байж байна. Бэлэн байдлыг хангаж ажилласнараа нийт Улаанбаатар хотынхаа иргэдийн төв шугамыг одоо чанарын бүр өндөр шаардлагатай одоо хангахад ингэж тасралтгүй хүч бие сэтгэл зүрхээ зориулж байгаа гэдгийг бас ташрамд хэлэхэд таатай байна. За улс сувгийн удирдах газрын автобаасын одоо энэ хэсэг маань шугам доторлогооны хэсэг байгаа. За тэгээд энэ тээврийн хэрэгсэлд маань шууд хөдөлгөөгөөр шугамыг дотордох Австрали технологид Монголдо суурьшуулсан байсан байгаа. За тэгээд 2018 оноос одоо өдөр зөвхөн ингээд нутагшуулаад Улаанбаатар хотын тэр одоо шугам сүлжээг шууд хөдөлгөөгөөр доторлоод ингээд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн байгаа. Тэгээ ер нь бол дан оройн цагаар өдрийн цагаар болохоор нөгөө их хотын төвчрөл тэгээд энэ хөл хөдөлгөөнөөс болоод ерөнхийдөө ажлын явуулгаж яхан тохиромжгүй байдаг. Тэгээд оройн цагаар хөдөлгөөн татарсан тэгээд ерөнхийдөө юунууд нь нөхцөл тэгжэл бүрддэг л дээ оройн цагаар ажил. Ер нь зам харгуу хаахгүйгээр одоо иргэдийн одоо хөл хөдөлгөөнийг хорихгүйгээр бид нар шууд одоо газар шуурны ажил ухаж хийхгүйгээр зүгээр нь одоо бид нар шууд одоо нөгөө хулгуугаар татарч байна гэсэн үг байна. За энэ камер нь бол энэ машин бол шугам доторлогооны шугам ажиллагааны машин байгаа. За энэ камер маань бол 150-аас дээш шугамыг онцлох зорилттой камер байгаа. Дотроо ингээд юу афедрийнх нь өрөө байдаг. Дотроос бүх юугаа хянаад бүх шугам юугаа онцлогоо ингээд энд ингээд афед хяналтынх нь өрөө эндээс камера ингэж өдөрдөж явуулж энд дэлгэцэндээ бүх юугаа хяналтаа харж өнцөг бүх юм эндээ юудаг өдөрдөж явуулдаг ийм онцлогооны машин байгаа. Энэ одоо хамгийн хоолдоо 300 м явах хөдөн чадалтай. Тэгээд диаметр бол хамгийн бага нь 150-аас дээш. Тэгээд бүх шугамд явна. 150-аас дээш бүх шугамд явдаг. Энэ бол одоо Улаанбаатар хотод манай Монгол улсад 2018 онд орж ирсэн. Юу өндөр даралтаар шугамын доторх цэвийг өндөр даралтаар ингэж угааж энэ хоёр хошууны зориултаар угааж эргүүлж яадаг. Цэвийг арилгаж угааж цэвэрлэдэг машин төхөөрөмж байгаамаа. Энэ машин бол хүчин чадал нь юу байгаа 1500 барын хүчин чадалтай даралт гаргадаг. Одоо нэг юугаараа уртаараа бол нэг 200-аас 250 м-ийн хугацаанд юунд шугам хоолойг цэвэрлж доторх цэвийг арилгаж доторлох юунд бэлдэж өгдөг үйл ажиллагаатай машин байгаамаа. Энэ урд нь бол юугаа зэвээ бол дандаа гараар цэвэрлдэг байсан. Эхний нэг жил бол гараар цэвэрлж ийм юу оруулж тороосоор татаж
цэвэрлдэг байсан. Одоо энэ машин орж ирснээс хойш ажил хөнгөвчлж арай ажил урагштай хурдан шуурхаа болсон. Одоо гараараа угааж яхад бол нэг 10-аас 15 хүн гараар цэвэрлэгээ хийдэг байсан бол одоо энэ нэг 6 хүний бүрэлдэхүүнтэй ажил хийгдэж явдаг. Нэг инженер, 2 жолооч, 4 засварчны өөр бүтээлтэй ингээд ажиллаа хийгээд явдаг. Ийм төхөөрөмжтэй машин байгаамаа. Энэ машин бол шугам доторлогооны хэсэг дээр шугамын гэмтэл оровт цэвэрлэгээ хийдэг машин байна. Энэ машин 2020 онд орж ирсэн. Энэ ямар үүрэгтэй гэхээр шугамын дотор байгаа галмөрийн стекний ямар нэгэн гэмтэл энийг точилдох, цэвэрлэх, тасдах тийм үйл ажиллагаа явуулдаг. Шугамын холболт, шугам буулгалт тийм ажлыг хийдэг. Энэ оровтыг болохоор энэ дотроос хяналтын камер юутай дэлгэцтэй тэрэн дээрээс шугам дотроо энэ оровтыг шугам дотор оруулж агаад тэр камераараа хяналтаа хийгээд тэгээд цэвэрлэгээ хийдэг байгаа. Нэг явалтанд 100 м газар явж цэвэрлэгээ хийн. 200 мм-ээс дээш шугамын дотор явдаг. Тийм тоног төхөөрөмжтэй машин байна. За энэ тоног төхөөрөмж орж ирээгүй байхад шугамд гарсан гэмтлийг засварлахад яг тэр хэсэгт нь одоо ухдаг газар шуурыг нь ухаж шугамын тасалж яг тэр гэмтлийг нь гараар засаж янзалдаг байсан бол одоо энэ технологи орж ирснээр энэ бүтээгдэхүүн орж ирснээр одоо энэ шууд худаг дотроос шугамын амаараа оруулаад хаана гэмтлэн тэнд нь энэ оровт нь өөрөө очиж тэгээд удирдлагаараа цэвэрлж засдаг тийм үүрэгтэй байгаа. Хүний гараар хийж байгаа ажлыг аягүй сайн хөгжүүлдэг. Ус өгөөдөх газрын хэрэгжүүлсэн шугам доторны төсөлтөөр 2018 оноос одоо хүртэл ажиллаж байна. За одоо бидний нард байгаа энэ төхөөрөмж маань уурын бойлер, хийн компрессор, цахилгаан үүсгэрт ус зөөлрүүлсгээд хосолсон юм төхөөрөмж байгаа. Энэ бойлер маань болохоор одоо үндсэндээ шугам доторны одоо нэг доторлогооны маань үндсэн материал болох колоспит болон CIP технологиг халуун уураар бийжүүлж одоо нэг тэлд өгж доторлдог ийм зориулттай машин байгаамаа. Одоо энэ маань болохоор CIP технологиор доторлсон байгаа энэ шугам. Энэ болохоор колоспит технологиор доторлсон. Энэ шугам маань өөрөө юу хэлбэртэй ирдэг? Энэ колоспит шугам маань үүнийг бид нэр 200 дунджаар 200 гаруй градусын халуун уураар уйрааж тэгээд хийн компрессороор тодорхой хэмжээний даралт өгж тохирсон температурт нь хүртэл ингэж нөө бариулж одоо ингэж шугамаа гүйцэд хэлүүлж доторлдог ийм технологитой машин байгаамаа. CIP нь болохоор шууд нөгөө нэг барихад шилэн даав материал гээд ундны усан тохирсон ийм дандаа герман технологи, герман европ технологийн материалыг ашиглаж одоо ийм шугам доторх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Хуучин цагт бид нар тийм үү одоо та хүн сайн мэдэн ингээ хороолын голын зам энэ жокийн голын зам ингээл хавар болохоор ухаж агаж ирэл тэр чигтэн сольдог байсан. Ерөөсөө өөр технологи байхгүй. Одоо болохоор бидний хийж байгаа технологи бол зөвхөн хоёр худгийн хооронд л хийгдэх. Худаг гэдэг маань бидний хийж ярьсан нэг тараншаа буюу тийм цэвэр усны шугамын ийм худгууд дээр зөвхөн хоёр худгийн хооронд хийгдэнэ. Тэгэд энэ хооронд нөгөө нэг тэр хуучин шиг ухаж гаргаа булаад ингээ гагнаал нөхөн сэргээлт нэгэлт тийм юм байхгүй. Даваа талтай. Манай ус өгөөдөх газар маань нийт 650 гаруй километр цэвэр усны шугамтай гэж яригдтээ. Тэгээд үндсэндээ одоо энэ шугамчлалын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш шугамын алдагдал болон усны чанар харьцангуй сайжирсан. Тэгээд одоо ерөнхийдөө нөгөө шугамчлалын төсөл эхэлснээс хойш одоо шугамын гэмтлийн аваар ослын дуудлага гэж юм маань харьцангуй
буурсан гэсэн тийм маш таатай эерэг үзүүлэлт байдаг. Энэ нь одоо юу гэсэн үг вэ? Хэрэглэж хүрж байгаа усны чанар аюулгүй бүхэм сайжирж байгааг нь бас нэг илэрлэл гэж ойлгож байна. Манай бас дотроо бол цэвэр усны хэсэг, бохор усны хэсэг, үйлчлэгээний хэсэг болон засварын хэсэг, инженер техникийн ажилтны гэсэн дотроо 5 хэсэгтэйгээр үйл ажиллагааг болж байгаа. Тэгээ анх бодоод ерөөсөө 92 онд явж байхад дандаа 130 маркийн машинтай үүдээс үйл ажиллагаа явуулж байсан. Сүүлийн үед бол Isuzu, Dongfeng, Dafak эцдээ 250 гэсэн 65 гэсэн машинуудаар парк шинжилт хийсэн. Бүр ингээд одоо усны бариучин дандаа уулын орой дээр барилтаа өвөл гарахад хүндрэлтэй тийм газар байя л дээ. Тэрэндээ бид 130 машин надад өрдөг. 130 машин одоо бол нэг 7-8 шиг машин хэрэгжилж байна. Энэ маань одоо ашиглалтын норм хугацаа хэдийгээр дууссан ч гэсэн биднээс их сурын ажлыг хийгээд цаашаа өргөдөлд ашиглаж байгаа. Хуучин болоод өвлийн хуулиуд шогон болоод маш их хагардаг. Биднээс тэгээ тухайн үед очиж экскаватораар авах өвлийн үдэнд ажилладаг байсан. Одоо энэ шогон татагдаад ихснээс хойш бол өвөл гарч байгаа шогомны хагарал магарал харьцангуй буурсан. Энэ баг байхгүй ч их тулж олно. Их хагц дэвшилтэй сүүлийн дэвшил технологийн ажил явуулж байгаа нь. Өглөө босоод ус уух хувьтай байна гэдэг хосгүй хувь заяа гэвэл тэрхүү уух усыг нь хангаж өгнө гэдэг ямар буянтай үйлс байх вэ? Ийм л энгийн хэрнээ игэлгүй нэгэн үйлсийн эзэд Автбаазын хамт олон нэгэн жарны түүхийг илээж бидний дунд хөдөлмөрлөж хөгжиж үйлс бүтээлээ улам бүр дэлгэрүүлж явна. Ус хэмээх чандман эрдэнэ шигээ ус сувгийн удирдах газрын Автбаазын ажил үйлс чанад дэшээ ойрголж явах болтугай. Ингээд автоурын үүсч өгснээ 100 жилийн ан баярын мэндийг нийт ажилтан ажилчид жолооч нартай өргөн дэвшүүлээ. Би усугт анх 2016 онд ажилд орж исэн. Тэрнээс хойш анх бол юугаар орж исэн? Усны тэрэгний жолоочор орж исэн. Усны тэрэгний жолооч 8 жил хийж агаад сүүлийн 1 жил гарan юм дээр засвар дээр очиад засварын үйл ажиллагаа хийж байна. Миний ганц бахархдаг зүйл бол анх нэг юунд усны тэрэг барьж байгаа үед бол юу яадаг байсан юм аа. Ус ингээд хүргээд өгөхөд хүмүүс ингээд усны машин ирлээгээд тийгээд амар их бахархдаг байсан. Засвар дээр орж ирээд бол манай хамт олон 7-8 улаан яг үйдингийн хитэн залуучууд байгаа. Гар нэг цайхан ажилдаг. Тэгээд хийсэн ажил бол яг таг сайн бүгдээрээ сайн хийцгээдэг. Ийм нэгдэлтэй сайхан залуучууд байдаг. Тэрүүгээр бахархаж явдаг. Энэ байгууллагт орсон цагаас хойш одоо 10 оноос хойш 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ байгууллагт орсноос бол их үр бүтээлтэй энэ өрөө өгсөн их өгөөжтэй байгууллага байдаг юм аа. Манай усгийн удирдах газар хүнд ус ард иргэдтэй усаар хангаж эрүүл аюулгүй ус хангаж явна гэдэг чинь нэг хов хүнд нэг олдоод авахгүй авсан гэж өөрийгөө боддог. Түүндээ би ард иргэдтэй усаар хангаж явдаг да. Усаар хангаж явдаг та өөрөөр баярлж явдаг бахархаж явдаг. Одоо манай нэг цэвэр усны жолооч өдөрт нэг 6-7 өрөө гэсэн хариуцсан худагтай. Тэрний цаад бол ерөөсөө нэг 200-аас 300 өрөх хайл. Тэгээ нэг өрөх чинь ойролцоогоор хэдэн хамбал байх вэ тийм ээ. Тэр бүхнийг устай байлгах гэдэг чинь манай цэвэр усны жолооч нарын гарахдаг ажил байхгүй юу. За Монгол улсад орчин цагийн автоурын байгууллага үүсгэснээр 100 жилийн хойг энэ жил болж байгаа. Тэгээд энд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмадууд одоо мөр зэгсэд ажиллаж байгаа үеийн нөхдүүд залуу үеийн төвчтэй одоо 100 жилийн хойг эндийг дэвшүүлэн хөргий. Тэгээд та бүхний хатан шаардсан чиглэлжтэй байж байгааг энэ чинь дөрөв сүүн цастаар дөрөн байгаа гэж яриа.